Сайн мэцхан уу 19 оныхоо 41-ээс 45 дугаар тестийг үргэлжлүүлэн ажиллацгаая. За 41 3 дугаар бүлгийн цустай эрэгтэй 2 дугаар бүлгийн цустай эмэгтэйтэйг гэрлэн хүүхэд төрүүлжээ. За 3 дугаар бүлгийн цус гэхээр B equal BO байна тий. Энэ бол 3 дугаар бүлгийн цус. За дараагийнх нь 2 дугаар бүлгийн цустай эмэгтэй гэсэн. Тэгэхээр 2 дугаар бүлгийн цус маань A болон AO байна. За гарсан хүүхэд нь 1-2 дугаар бүлгийн цустай бол энэ бүрлийн хүмүүсийн генотипийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоорой гинэ. За хүүхэд нь болохоор 1-р бүлгийн цустай гэхээр OO байсан гэсэн үг. За 2 дугаар бүлгийн цустай гэхээр нэг бол AO байсан, нэг бол AA байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол эндээс бид нар ямар дүгнэлт хийх вэ гэхээр AA бол угаасаа байхгүй. Яагаад гэхээр хэрвээ AA гэх юм бол эцэг гэхээс өвийг авах ямарч боломжгүй болчих шүү дээ. Тэгэхээр 1-р бүлгийн цусаараа авч үзэх юм бол эцэг их хоёулаа яасан бэ гэхээр за энэ дээжийн талыг энд болохоор эцгийн талыг тэмдэглэжээ. Тэгэхээр нэг өвөө ээжээс нэг өвөө эцгээс авсан байж таарна. Тэгээд эцэг нь болохоор 3 дугаар бүлгийн цустай гэсэн учраас B өв байсан бахана. Их нь болохоор зэрэг 2 дугаар бүлгийн цустай учраас AO байсан гэж олж болно. Тэгэхээр шууд BB гэсэн тохиолдолд хүүхдэд өвийг өгөх ямарч боломжгүй болчин тий. Эсвэл AA гэсэн тохиолдолд бас өв өгөх боломжгүй болчин. Тийм болохоор зөв сонголт нь BO AO байх нэ. За эцэг гэхийн цус нь гээд хэдүүлээ яг өөрсдийнхөө бодсон бичгэлээс хайгаад үсэх юм бол эцэг нь 3 дугаар бүлгийн цустай гэхээр B өвтэй. За их нь 2 дугаар бүлгийн цустай гэхээр A өвтэй. За хүүхэд нь 1-р бүлгийн цустай болон 2 дугаар бүлгийн цустай тарсан. Тэгэхээр манай зөв хариулт B болж тарч. За тэгэхээр цусны бүлэг гэдэг бол те A group гэдэг нь болохоор зэрэг 2 дугаар бүлгийн маань хилээд байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд AO юм уу эсвэл AA байж болно. За B гэдэг нь 3 дугаар бүлгийн цусыг хэлнэ. Энэ тохиолдолд BO эсвэл BB байж болно генотипийн хувьд. За энэ AB гэдэг нь бол 4 дугаар бүлгийн цусыг хэлж байгаа. За дараагийнх нь O гэдэг нь болохоор зэрэг 1-р бүлгийн цусыг хэлж байгаа гэсэн үг хаана нэ. За тэгээд цусны улаан эс гэдэг маань гадуураа маш их хэмжээний одоо нөгөө антигенийг бол агуулж идэг. Тэгэхээр A группийн буюу 2 дугаар бүлгийн цусны хувьд цусны улаан эс нь гадуураа A гэсэн энэ антигенийг агуулж идэг. 3 дугаар бүлэг дээр B гэсэн антиген агуулж идэг. За 4-р бүлэг дээр болохоор зэрэг A болон B антиген хоёулаа байж ах жишээтэй. 1-р бүлгийн цус дээр болохоор гадаргууд ямар нэгэн антиген бол байхгүй байгаа тийм тийм. Харин цусны сивэнд байгаа эсрэг биеийн хувьд 2 дугаар бүлгийн цустай хүний цусны сивэнд B одоо антибody байдаг. Тийм болохоор B орж ирсэн тохиолдолд буюу 3 дугаар бүлгийн цусыг 2-лөө эсвэл 4-р бүлгийн цусыг 2-лөө сэлбсэн тохиолдолд гадны биет байна гэж дархлааны хариу урвал явагддаг. Ийм болохоор одоо цус сэлбэж болохгүй байна шүү дээ тийм. За тэгээд зөвхөн одоо AB өвгийн системээс гадна дахиад одоо цусны бүлэг дээр ямар антигенийг ашигласан бэ гэдгээсээ хамаарат өөр ийм системүүд байдаг бахны. Мөн дээрээс нь таяад rhesus factor эрэг сөрөгтэй гэдээ сонсч ирсэн баг тий. Rhesus factor эрэг гэх юм бол rhesus factor нь байна гэсэн үг. Сөрөг гэх юм бол rhesus factor нь байхгүй гэсэн үг бахны. За ингээд 41-ийн зөв хариулт B. 42. Биотехнологийн аргаар гарган авсан бүтээгдэхүүнийг тохирох амьд тохирох амьд биетэй зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой гэсэн. За харах юм бол ерөнхийдөө бол антибиотикийн үйлдвэрлэл, металл холбогдлолт, хүнсний үйлдвэрлэл болон энзимийн үйлдвэрлэл гэсэн өгдлүүд орж ирсэн байна. За бүтээгдэхүүний хувьд зис, салт, мөнгө, уран зэргийг. За тэгээд лактаза, битиназа, мөн дээрээс нь пенцилин, ампицилин, тэгээд талах айраг, тараг гэсэн зүйлүүд орж ирж байна. За эхнээс нь хэдүүлээ бүгдийг холбочий. Антибиотик гэхээр мэдээж пенцилин маань орж ирнэ. За металл холборлолт гэхээр мэдээж зис, салт, мөнгө маань металл руу орчин. Хүнсний үйлдвэрлэл гэхээр мэдээж талах маань ороод ирнэ. Энзим гэх юм бол биетэй буюу лактазатай хэсэгтэй холбогдно гэсэн үг хаана тийм. За одоо тэгвэл ямар бичил битнийг ашигладаг вэ гэсэн байна. За хемотроп бактерийг мэдээж металл холборлолтын дээр ашигладаг. Өөрөөр хэлбэл химийн ямар нэгэн элементийг хоололтондоо ашигладаг юм өргөц бактериуд ерөнхийдөө орж ирнэ гэсэн үг хаана. За дараагийнх нь болохоор зэрэг пенцилин амархан байгаа дээ. Пенцилинийг хөгц мөгнөөс гаргаж авдаг. За талах хайргийг хөрөнгө мөгнөөс гаргаж авна.
Харин лактазаг ямар нэгэн бактериас гаргаж авна. Тэгэхээр иймэрхүү байдлаар шууд холбох боломжтой ахна. За тэгээд 42-ийн аль өгөгдөл зүг байсан бэ гэхээр C өгөгдөл байна те. Нэг нь за шалгачийн хэдүүлээ, нэг нь антибиотикийн үйлдвэрлэл, C-тэй гэхээр пенициллин, за зүйтэй. Тэгээ хоёртой гэхээр хөгц мөгтэй. За энд биетэй гэж байгаа шүү. Холбогдно. Ингээд C өгөгдөл маань зүг болж таарлаа. За энд биотехнологийн үйлдвэрлэл тэнд яг ямар бүтээгдэхүүн гаргаж авдгийг, гэхдээ ямар бичил биетнийг ашигладаг бэ гэдгийг ерөнхийдөө бол хүснэгтлэн энд оруулсан байна. За 42 юм байна. За 43. Генетик инженерчлэлийн аргаар инсулин үйлдвэрлэх үйл ажиллагааг зөв дараалалд оруулсан хувилбарыг сонгоорой. За энд ABCD биш 1 2 3 4 гээд дугаарлаа тавьчих. За лигаза энзимийн тусламжтай инсулины ДНХ-г плазмидад холбох, инсулиныг тэжээлийн орчноос ялгаж цэвэрлэх, за хүний инсулины мэдээллийг ДНХ хэсэг бактерийн плазмидыг ялгаж авах. За эхлээд ялгаж авна. За дараагийнх нь болохоор зэнийг ирлиз плазмидыг бактерийн эсэд оруулах, тэжээлийн орчинд төсвөрлөх. За мэдээж сонирхоод байгаа генээ бид нар эхлээд гаргаж авна тийм үү. За гаргаж авсныхаа дараа бид нар яах вэ гэхээр лигаза энзимийн тусламжтай инсулины ДНХ-г плазмидад одоо холбох гэж байна. Сонирхож байгаа тэр хүний инсулины кодлагч генийг бактерид буюу бактерийн плазмидад вектор молекулд суулгаад өчнө гэсэн үг. Тийм болохоор нэг нь одоо зөв. За дараагийнх нь дөрөв ерхэд олзог болшоо тий. Ирлиз плазмидыг бактерийн эсэд оруулж тэжээлийн орчинд мэдээж өсвөрлөнө. Өсвөрлснийхээ дараагаар 2 дугаартай хэсэг буюу инсулинийг тэжээлийн орчноос цэвэршүүлэн ялгаж аваад тэгээ пакетлаад худалдаад гарна. За дийг хэдүүлээ шалгах юм бол 3-аар авангуудаа хүний инсулин ингээ ялгаачлаа. Тэнгуудаа 4 гээд шууд тэжээл орчинд төсөж байгаа байхгүй юу? Шилжүүлэлт суулгахгүйгээр тэгэхээр D бол угаасаа худлаа болж байна те. Тэгэхээр энэ тохиолдолд E ялтчгүй тохирох хөвгдөл байлаа. Тэгэхээр генийн инженерчлэл гэж орж ирэх юм бол бидний хамгийн гол санах ёстой зүйл нь одоо генийг эдитлсэн, тэнд хүссэн генийг оруулсан эсвэл хүсээгүй генийг хассан байдлаар те. Иймэрхүү байдлаар эдит орцсон л ах юм бол засвар орцсон л ах юм бол түүнийг генийн инженерчлэл гэж ойлгоно. За энд хэдүүлэнгийн сурах хүчтэй байдаг бүдүүрч байгаа даа. Тэгэд юуг илэрхийлсэн байна вэ гэхээр хүний нойр булчирхаанаас нойр булчирхааны мэдээж Лангергансын арлын за инсулин гэсэн учраас бета хисүүдээс гэсэн үг шүү дээ. Бета хисүүдээс нь инсулинийг кодлагч генээ бид нар ялгаж авна. За ингээд ялгаж авсан байгаа энэ гений хэсгийг яах вэ гэхээр тухайн энэ бактерийн одоо энэ плазмидыг зөөгч молекул буюу вектор болгож ашиглана гэсэн үг. Тэгэхээр энд ДНХ-г ямар одоо энзим ашиглаж тасалсан те. Энд бас л яг тэр энзимийг ашиглаж ерөөхдөө таслана гэсэн үг. За ингээд тасалсныхаа дараа ерөөхдөө бол хүний болон бактерийнхаа энэ плазмидыг ерөөхдөө холбоод за тэгээд энийг бактеритаа ерөөхдөө суулгана гэсэн. Тэгээд ерөөхдөө бол тухайн энэ одоо өөрчлөлт оруулсан плазмидыг шууд тэжээлийн орчинд хийгээд өчнө гэсэн үг ханаж тий. Тэгээд нэг гаднаас тухайн одоо плазмидыг зарим бактериуд нь бол оруулна, зарим нь бол оруулахгүй. Тэгэхээр хүсээд байгаа тэрхүү генийг маань амжилттай өөртөө оруулсан байгаа бактерийг бид нэр сонгож аваад маркер гений тусламжтай. Тэгээд түүнийг их хэмжээгээр ферментер дотор тэр оптимум pH, за оптимум температур бүх одоо тэр тааламжтай орчныг нь бүрдүүлсэн юм тусгай ферментерт тэжээлийн орчин бүхэн ферментерт хийгээд өчнө. Ингээ их хэмжээгээр өсвөрлөөд дараад нь тэжээлийн орчны энэ гадна талд тэжээлийн орчинд ялгарсан байгаа инсулинийг цэвэршүүлэн ялгаж аваад тэгээд ерөнхийдөө бол ингээ савлаад худалдаад гаргана гэсэн үг хана шүү дээ. За иймэрхүү байдлаар бичил организм гэдэг бол богино хугацаанд хуваагдан олширдаг. Тэгээд тухайн одоо генийг хийлээ гэхэд шууд гений экспресс нь явагдаад тэр гений экспрессийг хянах боломжтой ийм одоо организм учраас биотехнологийн гол ийм амин сүнс нь болж өгдөг.
гэж ойлгож болно. За энэ дээр жишээ олгоод бас пенцилийн үйлдвэрлэлтийг оруулаад өгсөн байна. Одоо хөрөнгө мөгийг хангалттай тэжээлийн орчинд нь хийгээд өчнө те хийж өгснөөхөө дараагаар тэжээлийн орчинд дахиж нэмэхгүй. Ингээд тэжээл нь дуусаад эхлэнгууд өнөө одоо хөгц мөн үзрүүд маань минь үлдэхийн тулд өөрөөсөө тэр хортой бодисуудаа буюу пенцилинуудыг ялгаруулад тэгээд бусад организмуудыг устгах гэсэн үг хаана шүү дээ. Тэгэхээр энэ алдцааны дүнд үүссэн байгаа тэр 2 дахь метаболит болох пенцилинийг бид нар одоо ийм байдлаар ялхан зөвшөөрүүлээд ашиглаж байна гэсэн үг хаана. За 43-ын зөв хариулт И байлаа. 44. Популяцийн тархалтын хэлбэрүүдийг тодорхойлолттой зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой гинэ. За энэ дээр ABCD-ийн өвдлүүд байсан байх. Багш нь тэрийг нь оруулаагүй юм шиг байна. За жигд тархалт, бүл маягийн тархалт, цацрагдмал маягийн тархалт гэсэн байна тий. Тэгэхээр популяц газар нутагт ямар байдлаар тархсан бэ гэдгээс нь хамаарат энэхүү 3 ангилдаг. За тодорхойлтыг уншаад үзье. Популяцийг бүрдүүлэгч байтгалууд орчиндөө тодорхой эренб хэм маяг үүсгэхгүй гэж. Тэгэхээр эренб хэм маяг үүсэхгүй шууд будаа цацсан юм шиг тархна гэдэг нь өөрөө цацрагдмал маягийн тархалтаа гэсэн үг. За дараагийнх нь байгальд бодгалууд эзэмшил нутагтаа тэнцвүү тоогоор суурьшин гэж. Тэгэхээр тэнцвүү тоогоор суурьшсан учраас жигэд тархалт маань энд орж ирнэ. За популяцийг бүрдүүлэгч бодгалууд хэсэг хэсгээрээ нэгдээд за бие биеэс харьцангуй тусгаарлагдах гэдэг нь мэдээж бүл маягийн тархалт болж тааж. Тэгэхээр энэ дотор байгаа тэр нэг түлхүүр одоо өгнүүд илэрхийлэмжүүд байгаа тийм шүү дээ тий. За энд бүрдүүлэгч бодгалууд хэсэг хэсгээрээ нэгдэх гээд ороод ирж байна. За энэ дээр болохоор тэнцвүү тоогоор суурьших гээд ороод ирж байна. За өвдөл дээр болохоор зэрэг хэм маяг үүсэхгүйгээр тархах гээд ороод ирж байна. Тэгэхээр эдгээр үүдээр тулгуурлаад шууд жигд тархалтуу эсвэл бүл маягийн тархалтуу нэг бол цацгдмал тархалтуу гэдгийг шууд олох боломжтой болчихж байна гэсэн. За ингээд схем зургийг харах юм бол жигд тархалт, за цацагдмал тархалт, мөн дээрээс нь яг нь бүл маягийн тархалт маань яаж харагддаг вэ гэдг нь маш тодорхой харагдчих жишээтэй. За дараагийн тест 45. Популяцийн төрөлт болон төлөрхөг чанар нэмэгдэхэд за хэдүүлээ нэмэгдэх хүчин зүйлээ сонгох нь шүү. Нэмэгдэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийг зөв сонгосон хувилбарыг сонгоорой. За шууд нэмэгдэх буурах гэдгээ юу яачи? Тэмдэглэжийн ард нь за махчин болон шимэгчийн тоо цөөрнө гэж мэдээж дайсан амтан болон хөнөөлт паразит нь буурчих юм бол популяцийн бодгалуудын тоо нэмэгдэнэ. За нэг бол зөв байна те. За дараагийнх нь өрсөлдөгч амтын тоо цөөрнө. За өрсөлдөгч байхгүй болчихж байгаа юм чинь өрсөлдөх шаардлагагүй тэгэхээр тоо толгой нэмэгдэнэ. За өрсөлдөгч амтын тоо нэмэгдчих юм бол тухайн популяцийн зүйлийн тоо нь буурна. За 1 2 бол заавал байх хэрэгтэй юм байна тий. 1 2. За дараагийнх нь хоол тэжээлийн чанар сайжраад хүрэлцээ хэсэх юм бол популяцийн тоо толгой нэмэгдэнэ. За 1 2 4 ерөнхийдөө C болж тарлаа тий. За хоол тэжээл хомсдол үүсэх юм бол тоо толгой буурна. Шимэгчийн тоо нэмэгдэх юм бол тоо толгой буурна. Тэгэхээр энд байгаа ихсгээд байгаа хүчин зүйлээ сонгочих юм бол зөв хариулт маань тодорхой болчихж байна. А нөгөө вариантт нь магадгүй тоо төлөвлөх чанар багасгад нөлөөлөгч хүчин зүйл гэж орж ирсэн байх гэж бодож байна. За энэ хүртэл анхаарлаа хандуулсанд баярлалаа. Мөн дээрээс нь яг онцолж асуух тест байх юм бол сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Bye.